За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн амар амгалан гэлтгийа. Манай одоо хийм ах бодтой буюу ихэр жинлөөр хумхын ордныхны одоо 5 сарын ерөнхий төлөв байдал ямар байна вэ гэсэн уншлага эхэлж байна. За манай одоо хийм ах бодтой улсууд бол одоо 5 дугаар сард одоо маш одоо төсөөлөөгүй тийм их жоох тийм асуудлуудтай тулгархны тий. За энэ асуудлууд нь бол одоо гэр бүлийн асуудалтай холбоотой юм шиг. За энэ дээр одоо ялангуяа нэг яг тайранд одоо хүйс байдгүй л гэж ярьдаг. Гэхдээ энд би бол одоо нэг эмэгтэй хүний маш одоо хүчтэй тийм эсэргүүцлийг харж байна тийм ээ. За энэ дээр одоо хойш шүүхийн асуудал байж болж байна, гэр бүлийн асуудал байж болж байна тийм ээ. За ийм асуудал байх юм аа. За энэ улсууд бол одоо таны эсрэг одоо маш их тийм юу гэдгийг хар санаа агуулсан төлөвлөгөө боловсруулж байгаа юм шиг харагдаж байна л да тийм ээ. За энд одоо devil байхгүй ч гэсэн би тийм devil energy одоо мэдэрч явах юм тий. За одоо бүр ямар ч аргаар хамаагүй ялах тийм одоо юу гэдгийг ямар ч аргаар хамаагүй би ялна, дийлнэ, одоо авна ч гэдэг юм уу. Иймэрхүү одоо энергитэй хүн одоо дайрч довтлох эсвэл одоо таны эсрэг одоо мэдээлэл таныг шүүх цагдаад өгөх тийм ээ. За ямар нэг юм төлөвлөгөө бол одоо аль хэзээ одоо ширээн дээр тавьчихсан байх шүү. Энэнд анхаарнаа. За одоо эхэлчихсэн биз. За энэ асуудал бол одоо таныг одоо стресстүүлэхний. За энэ стресснээс юу үүдэх вэ гэхээр зэрэг эрүүл мэндийн байдал моднаа. За энэ дээр одоо дахин анхааруулсан байна. Эрүүл мэндийн байдлаа бодноо. Одоо энэ их depression, стресс бол одоо хүний эрүүл мэнд, хүний аураараа одоо довторч дээр нэвтэрч хүний одоо эрүүл мэнд рүү одоо дайран довтолж байдаг тий. За энэ бол одоо яахааргүй нэвтэрсэн байдал харагдаж байна шүү. За энийг одоо анхаарнаа тий. Маш их хүчтэй одоо эсэргүүцлэл байна да тий. За одоо тэгээд энэ 5 дахь энэ нөхцөл байдал бол одоо ямар нэг байдлаар таны амьдралд өөрчлөлт гаргахны өөрчлөлттэй байна. Одоо энд бол стрессний түвшин бол маш өндөр байна. Одоо ер нь ярихад ч тун хэцүү байна тий. Ер нь их энерги бол их бараан байна шүү. Энэ дээр одоо нөхөр мөхөрч байж байгаа нэг эрэгтэй хүн байх юм, нэг эмэгтэй хүн байх юм. Одоо юу аа түнл хэцүү байдал харагдаж байна да. За энд одоо бэлтгэлтэй байна, өөрөө хүчтэй байна тийм ээ. За энэний үр дүн бол одоо таны одоо хамгийн чухал гаргах ёстой зүйл юу вэ гэхээр одоо шийдвэрийг маш хурдан гаргаж тий. Эсвэл одоо тийм үгүй эсвэл одоо юу гэдэг юм шийдвэр тун сайн гаргах хэрэгтэй байна. Энэ дээр одоо бас танд тусламж хэрэгтэй болох нэ. За би энд хэдийгээр би одоо энэ дээр одоо чөтгөр шулмын үйл гэж гараагүй боловч би энд маш хүчтэй мэдэрч байна. Энд одоо ялангуяа одоо хар хил ам тийм ээ, хар одоо black magic ч гэдэг юм одоо хар домч гэдэг юм шүү дээ тийм ээ. Тийм юм харагдаж байна шүү. За ийм юм одоо таны энергинд нэвтэрснээр эрүүл мэндийн байдлыг тун сайн анхаарахгүй болохгүй нэ. За энийг бол одоо бошуухан одоо шийдвэрийг хурдан гаргаж урагшаа хөдөлнө гэсэн ийм мессеж байж шүү тийм ээ. За энэ дээр одоо танд тусламж хэрэгтэй гэж байна. За ялангуяа миний энд харж байгаа ер нь бол яг одоо бурхан багшийг шүтэж тийм ээ. Одоо хаг цагаан хил амны ном сонин уншуулах юм арга хэмжээ аваарэ. Мөн одоо хил ам хэрүүл тэмцэл хийхээс одоо болгоомжлоорой. Мөн энэ дээр одоо бас их ганцаардсан одоо их гэр бүлийн одоо эсвэл одоо танд маш их суппорт тийм ээ. Таныг одоо юу гэдэг вэ?
одоо тэтгэж дэмжих улсууд хэрэгтэй байгаа юм шиг харагдаж байна тийм ээ. За энэ дээр одоо гэр бүлийн анхаарал үстэй ийм үед нь одоо тусалж нэмчихгүй бол одоо найз нөхөд ээж болж юм тийм ээ. Гэр бүл ээж болж юм ингээ сайхан тусалж дэмжих хэрэгтэй байна шүү. За эрүүл мэнд хэллээ. За мөн энэ дээр одоо танд туслах одоо нэг хүн гарч ирэхээр харагдаж байна л да. За энэ одоо магадгүй өмгөөлөгч байж ч магадгүй харагдаж байна тийм ээ. Одоо тусламж яхаа мэдэхгүй байгавал одоо тусламж дэмжлэг хайгаараа гэсэн байна тийм ээ. Тусалж дэмжих хүн гарч ирэх юм байна шүү. Хайж сургалаарай тийм. За энэ дээр одоо мөн таны алдаанаас болсон байх магадлалтай. Яагаад гэх юм бол одоо 5 дугаар сард янз бүрийн мөнгө болох амархан риски одоо тийм одоо юу дагуулсан гэдэг үлээ одоо риски халахын одоо битгий хийгээрээ тийм ээ. Янз бүрийн хэрэг төвөгт орооцолтой шүү. Амархан мөнгө олох юм арга чарга бол одоо худлаа харагдаж байна шүү. Энэ одоо таныг одоо хуулийн шүүхт хуульцаа дээр хаалгад батах эрүүл мэндээр нутаг ер нь ямар нэг муу юм дагуулах шинжтэй байна шүү. Энд анхаараарай тийм ээ. За иймэрхүү мессежнүүд байна шүү. За энэ дээр одоо хайр сэтгэлийн асуудал дээр гэх юм бол одоо за өөрийгөө эхэлж хайрлаж ийж одоо хүнээр одоо хайрлуулдаг юм шүү л гэсэн байна. Тэгэхээр зэрэг энэ дээр би харж байгаа юу гэхээр зэрэг одоо арай нэг талыг баримталсан ийм харилцаа харагдаж байх юм тийм ээ. За энэ дээр одоо юу гэсэн үг юм бэ гэж би тайлбарлах гэдэг нь хэрэг зэрэг одоо юу гэдэг эдийн засгийн байдлаар тантай хамааралтай юм уу? Аль эсвэл одоо би да шийдвэр гаргах чадваргүй байдаг юм уу тийм ээ? Мөн одоо ямар нэг байдлаар хамааралтай би дах чадваргүй иймэрхүү байдал харагдаж байх юм тийм. Ийм харилцаанаас татгалзаарай л гэсэн байх шүү. Ийм хэрэг одоо ийм red flag ингэж байх юм бол одоо энэс одоо шийдвэр гаргана үсттэй тий. За мөн одоо хосуудын харилцаанд одоо эдийн засгийн байдал маш чухлаар нөлөөлөх нь байна. Одоо энэ жишээлх юм бол одоо манай энэ айр саяныхан бол одоо ер нь хамгийн түрүүлж эдийн засгийн байдлыг харах юм байна тийм ээ. За энэ эдийн засгийн байдал бол одоо энэ харилцаанд чухал үр гүйцэтгэхээр харагдаж байна шүү. Эсвэл одоо эдийн засгийн байдлаас одоо болж одоо салсан байдал эсвэл одоо эдийн засгийн байдал нөлөөлж байгаа байдал харагдаж байна хос эдийн харилцаанд тийм ээ. За энэ дээр одоо хэрэг одоо болохоор шийдвэр гаргасан бол одоо уучлаад одоо урагшлаа гэсэн байх шүү. За ийм мессежнүүд байна. За би ингээд хувийн урьдчилгаа хийсээр байгаа шүү. Монгол Стар Тайроо гэсэн Facebook пэйж рүү хандаж одоо мэдээлэл аваарай. За ингээд та бүхэнд амжилт хүсье. Баяртай.